энэ сайхан сар шинийхэн босгон дээр Монгол улсын гавьяа тамирчин тамир цолоор одоо ингрэм илалаа. Тэгээд та сэтгэлээсээ олцохгүй юу? Баяртай байна. Баярлалаа мэдөө. Тий. За хандаа маш их баярлалаа. Бас хандаа баяр хүргэе. Шагнал авах мэдээгээ хамгийн түрүүд тантай уулзсан баг тийм ээ. Тэгсэн битээр хамт явж исэн чинь ерөнхийлөгчийн тамийн газраас яриад тий. Тэгээд хамт мэдээг сонссон. Үнэхээр баяртай байна. За та сандаа юу гэж хэлмээр байна? Бодож явдаг тий. Баян хэлтгүү тэр сэтгэлийнхаа үгээс олцвол. За. Хандаа маш их баярлалаа. За бүх хүний гэргий болсондоо тэр дундаа одоо энэ хүний хань болсондоо бол одоо хувь заяандаа маш их баярлж явдаг. Тийм. Энэ бол миний одоо энэ төрөлдөө ирсэн өндөр хувь заяамаа гэж хөрвүүлж залбирч явдаг да. Ханы маань бодож сансан мөрөөдсөн, зорьсон, зорилт болгоно нь биелэх болтугай гэж хэлээ да. За, залуу гэр бүлүүдтэй хандаад ер нь бүхний их нэр ямар байх хэвтэй. За, тэгээд залуу гэр бүлүүд маань эвтэй нааштай би биендээ одоо олон итгэдэг байх хэрэгтэй дээ. Одоо цагаан сарын өдрүүд ингээ болж гин сар шинэ ихээр танай гэр бүл ер нь хэр ач холбогдол өгдөг вэ? Ямар дурсам санаанд нь бодог вэ? Авраг маань бас одоо нэгэн цаг үед сар шинийхэн барилдаанд одоо байнга зодголж бас амжилттай барилддаг байсан шүү дээ. Тэгээ ер нь усын цол авснаас хойш сар шинийн барилдааныг ер нь алгасаагүй байнга одоо өргөн дийлгэр тэмдэглэдэг. Зочин ихтэй. Энэ жил бүр л их өргөн болж ах шиг байна да. Үзэж байгаа үзэгчдтэй та бас сар шинийн мэдчилгээ төвшүүлэхгүй юу? За тэгэлгүй ах уу Монголын нийт ард түмэндээ илгээрийн хамгаалан төрлөөрөө төвшин хамгаалан сар шиндээ сайхан шинжлэрээ гэж